заавал энүүгээрээ биш Тийм ч. асуумаар юм байвал одоо ямар нэг юу ярилцж байгаа. Монголын хуульчдын холбоо. Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын хуульчдын холбооноос хуулийн сургуулийн оюутан болон залуу хуульч нарт зориулсан Хуульчийн карьер подкастыг эрхлэн хүргэж байна. За, энэхүү подкастаараа амжилттай яваад ажиллаж байгаа хуульч судлаач нарыг үрж оролцуулан тэдний туршлагаас хуваалцах болно. Манай эхний дугаарын зочноор Мэлбэл анд Эрдэнэтлээ хуулийн фирмийн партнер Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч Эрдэнэтлээ оролцож байна. За, манай урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, их баярлалаа. Юуны өмнө бас залуу хуульчдад зориулаад ийм подкаст зохион байгуулж байгаа хуульчдын холбооныхондоо бас их баярлж талархалж байгаагаа илэрхийлье. Тэгээ бас намайг урьж оролцуулсанд их баярлалаа. Тий. Миний би Мэлбэл Эрдэнэтлээ гэдэг бизнесийн зөвлөх үйлчилгээ голдуу ажилладаг хуулийн фирмийн гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч партнеруудын нэгээр ажилладаг ийм хүн байна. За, та яагаад хуульч мэргэжлийг сонгосон болон төгссөн сургуулиудынхаа талаар яриач. За, энэ талаар яриагаа эхлэе байлаа. За, тэгье. Ерөнхийдөө эхлээд би төгссөн сургууль мэргэжлийн талаар танилцуулчаа дараа нь яагаад хуульч мэргэжлийг сонгосон талаараа танилцуулъя. За, анх бол би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд 5 жил суралцаад олон улсын эрх зүйн бакалавр зэргийг авсан байгаа. Тэгээ энэ хүрээндээ бас Японы Нагоягийн их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдчихжээ. Тийм боломж олдчихжээ. За, сүүлд нь Англи улсад Warwick-ийн их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалж ирсэн. За, дараа нь Америкийн нэгдсэн улсын Харвардын их сургуулийн хуулийн магистр зэрэг тус тус хамгаалсан. Одоо Монголын хуульчдын холбооны гишүүн болон Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн хуульчдын холбооны гишүүнээр тус тус ажилладаг. Тэгээд түрүү хэлсэн Мэлбэл Эрдэнэтлээ гэдэг одоо зөвлөх үйлчилгээний чиглэлийн хуулийн фирмийн партнераар гүйцэтгэх захирлаар анх 2017 онд 12 сард үүсгэн байгуулагдсан. Тэрнээс хойш ажиллаж байна. За, үүсгэн байгуулагдсан шалтгаан нь бол хуучин зарим хуульчид мэдэх бай. Hogan Lovells гэдэг дэлхийн топ 10 хуулийн фирм Монгол улсад 2011 онд анх офис үйл ажиллагаагаа нээж ажилуулж агаад харамсалтай нь 2017 онд одоо бизнесийн нөхцөл байдал хүлээлтэн түрээгүй, Монголын зах зээл жижиг байсан уу, бас дотоод асуудал байсан уу, ямар ч байсан менежментийн удирдлага солигдсны дараа Монголд офис хаахаар шийдвэрлсэн байгаа. Тэгээд тэр шийдвэрлсний дараагаар одоо манай хамтарч партнер тухайн үед бол Hogan Lovells Монголын офисын гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн Крис Мэлбэл гэдэг хуульч Англи улсын, Их Британи, Мөрд Ирланд, Нэгдсэн улсын иргэн хүн
байсан. Тэгээд бид нийлээд хуулийн фирм өргөжлүүлээд авч үлдээ. Тэгээд одоо тухайн Hogan Low-ст ажиллаж исэн бусад зарим хуульчнар авч үлдээ. Тэгээд бизнесийн үйл ажиллагааг нь өргөжлүүлээ явж байгаа ийм зөвлөх үйлчилгээний фирм байгаа. За одоо нөгөө яагаад хуульчийн мэргэжлийг сонгосон бэ гэдэг асуулт руу ярихаар анх бол би ер нь бол нэг хуульч болно гэж боддгоо байсан. Мөсийн хууль зүйн сургуульд орохдоо ч гэсэн хуульч болно гэж нэг бодоогүй. Би нөгөө бүр 7-8 настайгаас марк их цуглуулдаг байсан. Тэгээ марк цуглуулдаг байхдаа гадны олон маркууд үздэг, хардаг. Африкийн одоо мэдхгүй Конго улс ч гэдэг юм уу, одоо Латин Америкийн улсууд, за бүр арлын улсууд тий гих мэт янз бүрийн марк үзээд тэгээ тухайн үеэсээ бол их олон улсын харилцаа, гадаад улсууд, түүх соёл их судалдаг болсон. Тэгээд ягаад чинь тухайн үед ер нь нэг гадаад харилцаа, олон улсын харилцаа, дипломат, тэгээ улс төр энэ гэсэн нийгмийн шинжилгээ ухаан сонирхдаг байсан л та. Тэгээд энэ чиглэлээрээ боловсрал олъё гэж бодож яваад Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургууль энтрийг судалж ийсэн, сонирхож ийсэн. Тэгэхэд тэр үед бас зарим менторууд гэж ярьдаг те, зарим нэг аав, ээжийн найз нөхөдөө Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд хуульч мэргэжлэр сурах юм бол ялангуяа олон улсын эрх зүйн мэргэжлээр сурах юм бол чиний бодоод байгаа шиг ийм чи олон төрлийн олон улсын харилцаа, эдийн засаг иймэрхүү мэргэжилтэй болох боломжтой гэдэг. Тэгээд их таалагдаад ер нь бол анх Монгол Улсын их сургууль хууль зүйн сургуульд олон улсын эрх зүйн ингээд орж исэн. Тэгээд хүн чинь бол суралцах явцдаа, ажиллах явцдаа байнга хөвсөн өөрчлөлтөд ингээд өөрийнхөө сонирхлыг олоо явдаг. Тэгээ одоо бол ялтчгүй бизнесийн зөвлөх үйлчилгээ талдаа илүү ингээд ажиллаад сүүлийн 20 жил ингээд энэ тал дээр явж байна. За та олон улсын мөсийн хууль зүйн олон улсын ангийг төгссөн гэж байна шүү дээ. За яг энэ ангийн онцлог нь юу гэдэм бөлөө? Олон улсын эрх зүйн анги гэхлээр яг хуу бас нөгөө хуульч биш хүмүүс, зарим хүмүүс нэг 2-3 байдлаар буруу ойлгоод байдаг. Нэгдэх буруу ойлголт нь энэ Монголын хуулийг судалдаг юм байна. Нэг л Монголын хуулийг судалдаг нэг тийм өөр нэг те харилцааны чиглэл ингэж боддог. За хоёрдугаарх буруу ойлголт нь энэ гадаад улсуудын эрх зүйн тогтолцоог судалдаг юм байна. Өвдөгчийн Оросын холбооны улс ч гэдэг юм уу, Хятад бүгд найрамд Хятад улс ч гэдэг юм, Америкийн нэгдсэн улс ч гэдэг юм гэсэн иймэрхүү ойлголтууд явагддаг. Олон улсын эрх зүй гэдэг маань өөрөө улс болгон өөрийн гэсэн хууль тогтоомжтой. Гэтэл тэр улсуудын хооронд Гэрээ конвенцийн дагуу олон улсын хэм хэмжээ тогтоосон юм бүхэл бүтэн систем үүссэн байгаа. Тэгэхээр олон улсын эрх зүй бол яг тэрийг судалдаг. Тэгэхээр тэрийг судлахын тулд мэдээж эрэг нэгдүгээрт өөрийнхөө улсын хууль тогтоомжийг судална. За хоёрдугаарт шаардлагатай улсуудын бусад хууль тогтоомж тэр бол гэдэг нэг шаардлагагүй судалж болно. Гурав хамгийн гол чухал зүйл нь гэвэл энэ олон улсын хэм хэмжээнд одоо олон улсын гэрээний эрх зүй, гэрээ конвенц, за олон улсын байгууллагууд гэх мэт те одоо нийтийн эрх зүй гэж ярьдаг. Хувийн эрх зүйн талдаа бол гадаад дотоод худалдаа явахад одоо нийтлэг хэрэглэгдэж байгаа хэм хэмжээ юу вэ гэх мэт зүйлийг судалдаг байгаа. Тэгэхээр би мөсийн хуулийн 2 дахь төгсөлт ахаа олон улсын эрх зүй намайг орохоос өмнөх жилээсээ бүр ингээ анги болоод явсан. Харьцангуй нэг бодлын маш олон хичээл 5 жилийн хугацаанд судалдаг. Тэгэхээр үнэхээр нөгөө сурч чадаад оюутнуудад хичээж чадах юм бол маш олон хичээлийг бол аваад мэдлэгээ өргөжүүлэх боломжтой. Гэхдээ тэр болгон ачааллыг дааж чадахгүй бол яг үннийг хэлэхэд заримдаа Монголын эрх зүйгээ сайн судлахгүй байх, нэг олон улсын эрх зүйн юу гэж сайн судлахгүй байх бас эрсдэлтэй. Тэгэхээр оюутнууд бол яг эрх зүйн ангиар төгсгөө, олон улсын эрх зүйн ангиар төгсгөө гэдгийг өөрөө бас нэлээд сайн бодох хэрэгтэй л дээ. Яагаад тэгэхээр одоо бол ямар болсныг мэдэхгүй. Миний үед бол жишээлбэл иргэний эрх зүй, иргэний процесс, эрүүгийн эрх зүй, эрүүгийн процесс гэдэг эрх зүйн ангиудад ордог хичээлийнхэн цагаас бол бид нэр харьцангуй бага цаг ордог. Нөгөө бусад хичээлүүдэд оруулахын тулд тэгтээ мэдээ шалгалт өгөх нь адилхан сэдвээр аавна, адилхан зүйл уншиж судалсан байх хэрэгтэй. Тэгэхээр олон хичээлийг их бага цагт өгдөг нэг тийм асуудал байдаг. Тэр нь бол нэг зарим хүмүүст бол их нийцдэг тийм тэгж санагдсан. За та олон гадаадын тэтгэлэг хөтөлбөрт тэнцсэн байсан шүү дээ. Тэр талаар бас дэлгэрүүлээд ярил л та. За тэгээд яг хөө бид нар чинь нөгөө бас аль болох боловсралдаа анхаардаг хүмүүс бол зөвхөн дотоодынхаа сургууль сурахаас гадна гадаадын ихтэй сургуульд сурч одоо монголчууд бас өөрсдөө хөгжих хэрэгтэй. Тийм учраас багасаа л гадаадын сургуулиудад суралцъя гэж боддог байсан. Өөрийгөө бэлддэг байсан. Тэр бол хүслээр болдгоо байсан. Тэгээд
эн чин хуульчдын хувьд бол бас заримдаа өндөр одоо хөгжилтэй улсууд, Америкийн нэгдсэн улс, Англи гэдэг улсуудад бол хуульчдад бол тэтгэлэг олдох боломж нь харьцангуй бага байдаг. Яагаад гэвэл хуульчд бол өндөр цалинтай ажил хийдэг хүмүүс учраас энэ хүмүүс төгссөнийхэн дараа өндөр цалинтай ажил хийгээд боломжтой учраас зээлээр сурах ёстой гэдэг ийм ерөнхий бодлого байдаг. Бусад одоо нөгөө нэг юутай харьцуулбал шүү дээ, мэрэгчлүүдтэй харьцуулбал. Тэгвэл тодорхой тооны чиглэлийн сургуулиуд, тодорхой хөтөлбөрүүд бол хөгжлөд зориулсан тэтгэлэг хөтөлбөрүүд байдаг л да. Тэгэхээр энд хоёр юм яригдаад байна. Нэгдүгээрт гадаадын ихтэй сургуульд элсэн орж суралцах гэдэг юм. Өөрөө элсэн орно гэдэг маань бас тодорхой шаардлага гаргаж байгаа тийм. Хоёрдугаарх нь одоо тэтгэлэг болж авна гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангийн шийдэхэд бол адилхан зарчим үйлчлэн. Ямар адилхан зарчим үйлчлэх вэ гэхээр хаана юу сурмаар байгаа гэдгийг хурднаас маш сайн тодорхойлоод, маш сайн бэлдвэл хүн болгонд бол боломж нээлттэй. Тэгээд одоо заавал яарал би одоо энэ жил, дараа жил, 2 жилийн дараа сурна гэхээсээ илүү хүн бол ер нь за би ер нь нэг ийм чиглэлээр мэрэгшичмээр байна, ийм сургууль сурчмаар байна гэж төлөвлөөд тэрэндээ сайхан бэлдээд эртнээс бэлдэх юм бол маш боломж бол байгаа гэж үзэж байна. Тэгээ миний хувьд жишээлбэл анх New Pace гэдэг одоо Нагоягийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр гэдэг нэг scholarship байдаг. Тэр scholarship-ийг бас мэдээд тухайн үед Мөсийн хөлзөн сургууль нөгөө тэр хөтөлбөрийн хүрээнд нь хаврагдсныг олж мэдээд Монгол оюутнуудыг явж байгааг мэдээд тухайн үед хөлзөн сургуулийн удирдлагуудад танилцуулахад маш сайн дэмжиж исэн. Тэгээд материал анх өгөөд яваад ингээд анх оюутан солилцоо хөтөлбөрөөр явжсэн. Тэрнээс хойш тэгээд нээлттэй нийгэм хүрээлэнгээд бас нэлээд тэтгэлэг болгодог. Тэр журмаар хүртэл нэг зуны сургалтанд өнгөрт явж исэн юм байна. Гэх мэтээр ингээд боломж байвал 1-2 сар 7 хоног ч гэсэн ингээд хүн бас яваад туршлагаж явах зүгээр. Тэгээд ингэсний дараа бол Английн засгийн газар буюу Chevening-ийн scholarship гэж байдаг. Английн засгийн газар өөрөө зохион байгуулдаг. Тэрэнд ороод одоо Английн Warwick их сургууль хэд хэдэн сургууль санал болгодог юм билээ. Тэгээд тэр дундаас Warwick их сургуулийг сонгоод яг тухайн үед нөгөө 2008 оны банкуудын хямралын дараа байсан учраас би нэг яг тэр чиглэлээр ажиллаж исэн учраас санхүүгийн зах зээлтэй ойролцоо одоо олон улсын компани засаглал санхүүгийн эрх зүйн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж ирсэн. За сүүлд бол Харвард их сургуульд бол тэтгэлэг бол аваагүй. Тэн дээр бол би хэд хэдэн зээл авч сурч ирсэн. Нэг нь бол өөрийнхөө ажиллаж исэн Hogan Lowe's гэдэг хуулийн фирмээс зээл авч ирсэн. Дараа нь бас сургуулиасаа тодорхой зээл авч ирсэн. Өөрийн бас хөрөмтлөл байсан. Тэгэхээр ингээд олон талын их үүсвэрээс санхүүжүүлээд явж ирсэн байна. Америкийн нэгдсэн улсын Fulbright ингээд бүхний мэддэг том scholarship байгаа. Тэр scholarship-ийг бол би бас 2011 онд бизнес удирдлагын магистрийн зэрэгээр суралцахаар бол авч ирсэн. Гэхдээ энэ чиглэлээр мэрэгшээд яг ер нь бол хуульчийн ажлаа сонгосон. Хуульчийн ажил дээр төвлөрж ажиллая гэж бодоод татгалзаад тэгээд өөр хүн оронд нь ороо явж ирсэн баг. Тэгэхээр би зүгээр яг эднэрийг дуртаад байгаа нь альж гадаад улсад альж ихтэй сургуульд орох боломж бол нээлттэй. Санхүүжилтийг бол яаж чийдэж болно? Зөвхөн тэтгэлэг биш, зээлийг бас бодож болно. Гэхдээ мэдээж өндөр хүүтэй зээл. Манай Монгол улсад одоо жишээлбэл ихтэй сургууль, топ ихтэй сургуулиудад суралцахад зориулсан бас зээлийн сан байдаг. Би хүртэл тэнд сурч байхдаа тодорхой үнийн дүнд нь бас хүсэлт өгөөд шалгалт шүүлгийн нөгөө тэмцээд тодорхой авч ирсэн. Тэгэхээр тийм боломжууд бол байдаг. За тэтгэлэг хөтөлбөрүүд бол маш их боломж бол байгаа. Гэхдээ би сүүлийн 10 хэдэн жил 10-аад жил яг тэтгэлэг хөтөлбөрийн талаар нарийн судлаг байгаа учраас одоо ямар шин тэтгэлэг хөтөлбөр боломжууд байгааг бол мэдэхгүй байна. Миний хамгийн сайн мэддэг бол Америкийн засгийн газрын Fulbright, Английн Chevening, за Дэлхийн банк IFC-гийн бас хэд хэдэн том тэтгэлгүүд байдаг. Тэд нар бол өөрсдөө ингээд хамтарч ажилладаг их сургуулиудтай, програмуудтай. Гэх мэт ингээд тэтгэлэг хөтөлбөрүүд бол мэдээллүүд бол залуучууд бол маш сайн хангалттай авч байгаа. Одоо бол мэдээлэл 90-100 амьдарчин зүгээр мэдээлэл ихтнүү гэхээс багтаагүй л байх гэж бодож байгаа. Тийм. За та бол ерөнхийдөө бол амжилттай байж байгаа хуульч нарын тоонд бол зөв ёсоор орж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол амжилт гаргахын тулд тухайн мэрэгчлэлтэй дуртай, кайфтай ээжэж амжилт гаргадаг гэдэг шүү дээ. Тэгэхээр та яг мэрэгжлийнхаа юунд дуртай, юунаас нь кайф авдаг вэ? Тэр талаараа болцооч. За наад асуултанд чи хариулахын тулд нөгөө хуульч гэхлээр хүмүүс ингээд нэг нийтлэг ойлголт байдаг те, шүүх, одоо прокурор,
эсвэл өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа. Яалтчгүй одоо манай үндсэн хуульчдын маань хийж байгаа гол ажлууд бол сая миний дээр дурдсан ажлууд. Тэр тусмаа өмгөөлөл хийж байгаа хуульчд маань бол яг шүүхтэр өөрийнхөө үйлчлүүлэгч иргэн хуулийн этгээдийн эрх ашигыг хамгаалаад ингээд өмгөөллийн үйлчлэгээ үзүүл явдаг. За миний хувьд бол яг тэр чиглэлийн үйл ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаггүй. Манай фирм маань яг зөвлөх үйлчлэгээ тэр дундаа бизнесийн зөвлөх үйлчлэгээнд төвлөрөөд явдаг байгаа. Тэгэхээр би бол яг тэр чиглэлийн үүднээсээ ажилдаа яагаад дуртай вэ? Ер нь ажлын юу гоё вэ гэдгийг хариулъя. Хуульч болгоны хувьд бол энэ бол ямар салбарт ажиллаж байна, ямар чиглэлээр ажиллаж байна гэдгээс шалтгаалаад өөр байх. Бид нар бол харьцангуй нөгөө манай партнер маань англи хүн, за би өөрөө монгол хүн, тэгээд манай хуульчид маань хвчлэн монгол залуучууд. Тэгтээ бол аль болох ингээд олон улсын гэрээ хилцэл томоохон гадаадын болон дотоодын компаниудын хооронд харилцаж байгаа томоохон гэрээ хилцэл төсөл хөтөлбөрүүд дээр түлхүү ажилдаг тийм зөвлөх үйлчилгээний фирм байгаа. Тэгэхээр нөгөө төсөл хөтөлбөр дээр ажилласаар байгаа сүлдээ одоо томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэр багт одоо орох тэгээд хамтраад том зорилго тавиад том бүтээн байгуулалт, том гэрээ хилцэл одоо амжилттай болгоод тэрний дараа тэр бүтээн байгуулалтыг харах тэр үнэхээр сайхан байдаг. Тэгээд яг нэг хэлэхэд юунаас кайф авдаг вэ гэхээр их орондоо хэрэгтэй ч юм уу эсвэл одоо эдийн засгт хэрэгтэй, нийгэм соёлд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд гар бие оролцох юмсан. Тийм төсөл хөтөлбөрт одоо хуульчин ер нь томоохон төсөл хөтөлбөрүүд одоо хуулийн зөвлөх үйлчилгээ хуульчгүйгээр явахгүй л да. Тэгэхээр тиймэрхүү томоохон төсөл хөтөлбөрүүдэд л одоо аль болох оролцож хамтарч ажиллах юмсан гэж хүсдэг. Тэрнээсээ кайф авдаг. Би зүгээр ганц жишээ хэлчихье. Сүүлийн үед бол харьцангуй энэ төсөл маань явахгүй зогсож байгаа шиг байна. Гэхдээ 5-6 жилийн өмнө бол бид нар маш 2-3 жил нэлээд эрчтэй ажилласан. Тэр нь бол эгийн голын усан цахилгаан станцын төсөл байна. Тэр эгийн голын усан цахилгаан станцын төсөл бол стратегийн үед Монголд маш их ач холбогдолтой төсөл. Монгол улс одоо эрчим хүчний хувьд 100% өөрсдөө хараад биш шүү дээ. Оргил ачааллын үе буюу өвлийн үйлрэлт ялтчгүй зарим хөршөөс ялангуяа хойд хөршөөс манайх бол эрчим хүч авдаг. Тэгээд тэр оргил ачааллын үед авахтаа бол зах зээлийн маш өндөр үнээр авдаг тий. За эдийн засгийн хувьд эдийн засгийн бус одоо эдийн засгийг хараад байхын тулд бид нэр эрчим хүчээ 100% дотоод үйлдвэрлэх гэсэн. Тэгэхээр энийг хангах нэгдүгээрт, хоёрдугаарт Монгол улс маань харьцангуй бас сүүлийн хэдэн жил ингээд цөлжилт хурдцтай явагдаж байгаа. Усны нөөц маань багасж байгаа үед тодорхой усны нөөцийг бий болгох, байгаль экологийн тодорхой бүс нутагт нэг тодорхой тогтоц бий болгох энэ төргээд энэ усан цахилгаан станц бол маш их ашигтай. Энэ эгийн голын усан цахилгаан станцыг одоо 1991 оноос хойш Монгол Улсын засгийн газар хэрэгжүүлэх гээд 3 удаа оролдож байна. Тэгээд тодорхой шалтгаануудын улмаас ингээд явахгүй байсаар байдаг. Тэгэхээр энэ ажил бол нэлээд бэлтгэл ажлууд хангагдаад баг эхнээсээ тодорхой томоохон гэрээ хэлцлүүд хийгээд яг яваад ингээд бэлэн болоод нэлээд ер нь бол 1-2 жилийн дараа баг баригдаад эхэлчих шатанд очиж ирсэн. Тэгэхээр тиймэрхүү томоохон бүтээн байгуулалт хэрэгтэй бүтээн байгуулалт оролцоход бол үнэхээр сайхан байдаг. Хамгийн сүүлд уулна энэ төсөл маань 827 сая долларын өртөгтэй гэж ярьж ирсэн. Тэгээд тэр их мөнгийг хаанаас санхүүжүүлэх вэ гэд сангийн яам, эрчим хүчний яам тэгээд тухайн төсөл хэрэгжүүлэх нэг зэгээд мундаг том баг ажиллаж ирсэн. Тэр багууд нь нийлээд ажлын хэсэг гараад гэрээ хэлцээр хятадын засгийн газар G2G гэж ярьдаг. Засгийн газрын хоорондын хөнгөлөлтөө нөхцөлийн зээл авахар би одоо жишээл тэр ажлын хэсэг тэр хилцээрт нь яг яваад 2 өдөр шөнө бид нар чинь хятадтай хилцээр игээ тэгээ нэг тэр бүм долларын зээлийн ерөнхий хилцээрийг гарын үсэг зураад ингээ ирэхэд бол нэг тийм жилийн 2% хөвтэй тий маш сайхан байдаг. За ингээд хэрэгтэй том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг нь болоод ирлээ гэх. Тиймэрхүү томоохон бизнесийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ингээд ажил болоход үнэхээр сайхан байдаг. Зөвлөх үйлчилгээний хүмүүс ингээд зөвлөх үйлчилгээ гэхэлэр ингээд явцуу хардаг. Гэтэл эн чинь зөвлөх үйлчилгээ гэдэг чинь энэ бүх том гэрээ хэлцэл, том бүтээн байгуулалт болгонд явж идэг. Харамсалтай нь тэр болгон бас хэрэгжихгүй тохиолддог юм байна л та. Гэхдээ ер нь бол бизнесийн зөвлөх үйлчилгээ, хуульч хүн гэдэг чинь зөвхөн өмгөөл хийхээс гадна заавал шүүх өмгөөл дээр очихгүй, тэрнээс тэр очихгүйгээр шийдэгддэг маш олон бүтээн байгуулалт гэрээ хэлцлийн ажлууд байдаг. Тэрэнд оролцож болдгийг шүү гэдэг л санаагаар хэлж байгаа.
Та ер нь хуулийн зөвлөх болъё гэж хэдэнээс шийдсэн бэ? Хуулийн зөвлөх болыг. За би МУС-ийн хуулийн сургуулийг төгсөнгүүтлээ шууд хуульчаар ажиллаагүй. Менежерийн ажил хийсэн. Менежерийн ажил хийхдээ даатгалын салбарт Монгол оронд бас нэг юм шинэлэг тогтолцоо үүсгээгээд Дэлхийн банкны нэг төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлж байсан. Тэгээд тэрэн дээр анх нэг хоёр асуудлыг хариуцсан зохицуулагчаар ажиллаа. Явандаа гүйцэтгэх захирал төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал болоод явж байсан. Тэгээд тэр төсөл маань амжилттай хэрэгжээд одоо үндэсний давхар даатгалын компани Монгол Рэ гэдэг компани бий болгоцсон ингээ сайхан даатгалын нэг тогтолцоо систем бий болцсон явж байгаа. Тэгээд тэр үед ажиллаж байхдаа бол гадна дотны зөвлөх хуульч авч ажиллаулдаг байсан. Тэгээд тухайн үед ажиллаж исэн манай дотоодын зөвлөх маань бол манай Монгол Улсын их сургуулийн багш байсан. Гадаадын зөвлөх маань бас мундаг 60 хэдтэй боловч ингээ дэлхийн улсуудад зөвлөгөөгөө явуулдаг. Тэгээд тэр хүмүүстэй бол маш их байнга хамтарч ажилладаг байсан. Тэгээд үнэхээр юм бас ингээд нэг юмыг хараад, том зургаар нь хараад, дээр нь хуулийн гаргалгаануудыг олоод, инг тийм байна, тэг тийм байна гэд ингээд зөвлөө явж байхдаа анх ажиллаж байхдаа бол хуулийн зөвлөх үйлчилгээ, хуульч юм болоод ингээд яг үндсэн мэргэжлэрээ ажиллах их гоё юм байна гэд тэр хүмүүсээр бас бахархаж үлгэр дуурайл авч ирсэн. Тэгээл одоо цаашдаа ажиллах явцдаа тэр чиглэл рүү айлуулах боломж олдвол ажиллаж явсаар хагаад Тэнгэр санхүүгийн нэгдлийн хууль эрхэлсэн захирал байсан. Тэр бол одоо доороо банктай, даатгалын компанитай, өшөө одоо брокер дилерийн компанитай том санхүүгийн нэгдэл байсан л да. Тэгээд одоо ч байгаа хас банкны толгой компани шүү дээ. Тэгээд тэр үед бол бас том баг ажиллаад хэдийгээр удирдах албан тушаал харж исэн ч гэсэн ер нь бол хуульчаараа яг ингэж мэргэжч ажилламаар юм байна гэж шийдээд Hogan Lovells хуулийн фирм рүү орж исэн байна. Тэгээ одоо тэрнээс хойш яг хуулийн зөвлөх үйлчилгээ яг хуулийн фирмээр ажиллаад бол 10 жил болж байна. Фирмээр биш in-house гэж манайх ярьдаг те. Одоо байгууллагт нь ажиллаад тухайн байгууллагатай хуулийн зөвлөх. Тиймэрхүү байдлаар бол бас 4-5 жил ажилласан. Зөв. Ерөнхийдөө бол хууль зүйн бакалавруудад нэг тийм юу асуулт өгдөө шүү дээ. Шууд магистратаа сурах уу, зүгээр ажиллах уу, яг та тэр тал дээр ер нь юу гэж боддөг вэ? Би одоо энэ дээр бол шууд хариу хэлж чадахгүй. Яг тэгэхээр хувь хүний карьерийн төлөвлөгөө бол бас тухайн хувь хүний өөрийн гэр бүл те бас хувийн амьдралын төлөвлөгөөтэй уялдаж явах хэрэгтэй. Зөвхөн одоо ажил албан тушаал гээд би ингэн тэгин одоо ингээд гээд байхаасаа илүү хүн бол одоо жишээл тухайн хүн маань гэр бүлтэй хүн үү, гэр бүлгүй хүн үү, гэр бүлийн хүмүүсийн одоо төлөвлөгөө юу ингээд олон нөхцөл байдлаас шалтгааллах байх. Тэгэхээр би тэрэн зөв энэ зөв гэж хэлмээргүй байна. Тухайн өөрийнхөө жишээн дээр ер нь хэлээ. Би тэгтээ яг хуу харахад бол магистрийн зэрэгээр сурна гэдэг бол хүн хизээч сурч болно. Ажлын туршлага бол хүн аль болох боломжтой байгаа дээр олон ажил хийхээсээ илүү ачаалттай ажиллаад туршлагат хоригдлуулах нь зүгээр юм билээ. Тэгэхээр миний санал бол хэрвээ боломжтой болвол эхлээд ажлын туршлага хоригдлуулах нь зүгээр гэж бодож байна. Би өөрөө 5 илүү 6 жил ажилласан. Тэгээд дараа нь анхны магистрийн зэрэгээрээ сурсан. Тэгэхээр аль болох олон хэдэн жил ажиллахдаа бүр ачаалттай тий юм сурах цалин хүйс эсвэл биеийн амар гэхээсээ илүү ачаалттай ажиллах юм бол тэр бол үнэхээр маш том хөрөнгө оруулалт болно тухайн үед. Тэгэхээр нөгөө тэндээс маш их юм өөрөө нэгдүгээр хувь хүнийхээ туршлагатай болно. Хоёрдугаар ямар ажил яаж хийвэл би ер нь сонирхох юм байна гэдэг өөрийнхөө нэг чиг баримжааг олно. Тэгэхээр ер нь бол сургуулаа төгсөнгүүтлээ аль болох 4-5 жил ачаалттай ажиллах зүгээр гэж боддог даа. За тэгвэл сая та нөгөө эгийн голын цахилгаан станцыг ярьлаа шүү дээ. Тэрнээс өөр ингээд танд ингээд яг тэрийг хийсэндээ баярлдаг ч юм уу одоо хүртэл ингээд байнга боддог тийм ажлын хувьд. Тийм ажил юмнууд зөндөө байгаа. Гэхдээ одоо та бас мэдэх байх. Хуульч харилцагчийн нууцлал буюу client attorney privilege гэж байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар бол одоо үйлчлүүлэгчийн нэрийг зарлах эсвэл ямар ажил хийж байгаагаа зарлах хэрэггүй байдаг. Гэхдээ мэдээж хэрэг үйлчлүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд ярьж болдог. Эгийн голыг би яагаасаа ярьсан бэ гэхээр анхнаасаа энэ дээр бол ийм фирм ажиллаж байгаа гэдээ нээлттэй зарлж ярьж исэн учраас ярьж болдог. За нөгөө нэг та эхлээд дурдсан шүү дээ хуульч болох гэж ер нь бол ороогүй. Амар олон талын мэдлэг авахгүй ч л ерөөхдөө бол энэ хүмүүсийн хууль зүйн англи руу орсон юм шиг байна.
олон улсын эрх зүйн ангид те олон талын мэдлэг гэхээсээ илүү би нөгөө марк цуглуулдаг байхдаа ягаад чи юм гадаад улсуудын талаар сонирхдаг байсан. Тэгэхээр нөгөө гадаад улсуудын түүх соёл тэр нөгөө алдартай хүмүүс энэ төргээл бидний үед чинь бол интернет айхтар хөгжөөгүй байсан. Тэгэхээр нөгөө сургуультай ингээ системтэй мэдлэг авъя гэж бодоод орж исэн. Тэгээд багасаа л яг тэр чиглэлийн ном уншдаг аль болох нэг тийм энциклопедиач гэдэг юм уу гадаадын улсуудын нийслэл мэслэгээ тиймэрхүү зүйл сонирхдаг байсан учраас олон улсын эрх зүйн ангид орсон. Гэхдээ яг суралцах явцдаа ялан нэгдүгээр курстээсээ ахуулаад үнэхээр хууль зүйн шинжилгээ ухаанд дуртай болсон л доо. Нэг философи хичээлүүд ордог шүү дээ. Нэг бодлын ингээ хүмүүс ингээ нэг тийм юу хийс сүрийн яриад байгаа юм шиг боловч ингээд надад яагаад чи их таалагддаг байсан л да философи хичээлүүд. Одоо ч гэсэн би тийм ингээд чөлөө цагаараа ингээд боломж олдвол нэг философийн яг үндсэн онолуудыг судлахыг боддог нэг тийм гоё санагдаад байдаг. Тэгээд философи ороод эхлэнгүүт л ер нь эн чи их гоё юм байна. Юмны зарчим, логик, одоо rule of law буюу те ингээд эрх зүй төр ёс гэдэг ингээд нэг бодлыг хийсвэр биш, хийсвэр юм яриад байгаа зарим хүмүүс санагдах боловч нөгөө талаар эн чинь яг л одоо энэ төр улс яаж байх ёстой, хүний эрхийг хамгаалахын тулд бид нар чинь ямар одоо дүнтэй байх ёстой, засаглал ямар байх ёстой ингээд фундаментал асуудлуудыг ярьдаг болохоор сүулдэ бол өөрөө хэрэггүй хуулийн мэрэгчлэлтэй суралцж байхад бол маш их дуртай болсон. Та Англид магистраад өргөсөн гэсэн тий? Тийм. Тэгэхээр ерөөхдөө бол хүмүүс ярьдаг шүү дээ. Нөгөө эрх зүйн бүлэн өөр болохоор жоохон өөр ахгүй юу гэдэг. Одоо Монголын хуулийн сургууль болон Английн хуулийн сургуулийн ерөөхдөө бол нэг зарчмынхан жоохон ялгаа гэлээдэг болох болов. За тэгээ. За эрх зүйн бүл бол өөр. Гэхдээ сургах хуулийн сургуулиудад суралцахад бол ялангуяа магистрийн чиглэлээр суралцахад бол тэр чинь нөгөө голцоо судалгаан дээр төвлөрөлдөг учраас тэр эрх зүйн бүл ялгаатай нэг байдал бол нөлөөлөхгүй. Би зүгээр англи гэхээсээ илүү Америкийн сургуулиуд бол харин үнэхээр боловсролын хуулийн сургалт нь бол арай өөр гэдгийг бол дурдмаар байна. Америкийн хуулийн сургуулиудад юм Сократийн зарчим гэж зарчим байдаг. Тэр нь юу вэ гэхлээр нөгөө багш төвтэй гэж ярьдаг те манайхан лекц ороод тэгээд тэрийг ингээд судлаад хийх биш. Эхнээсээ хичээл орохоос өмнө хэд хэдэн одоо яг уу шүүхийн практик, прецедент ноёлсон одоо кейс гэдэг те тэрэн дээр судалдаг учраас материалуудаа ийм кейсийг бид нэр хилцнээгээ хэлждэг. Тэгэхээр нөгөө хичээл орохоос өмнө тухайн хэрэг маргааныг яаж шийдвэрлсэн талаараа судална. Тэгээд орж ирэнгүүтэл нь профессор нь одоо асуугаад нэгээс нь тий. За энэ хэргийг шүүгч шийдэхэд ямар факт байсан, юу байсан гэдэг эхлээд бол энгийн асуултууд асууна. Тэгээд тэрийг уншиж ирээгүй хүн бол одоо бусад бүх оюутнууд юм эвгүй байдалд ордог учраас хүн болгон уншиж ирдэг. Тэгээд уншиж ирээгүй бол хөөгдөн ч гэдэг юм ингээл асуудлууд байна. За тэгээд ингэж явж байгаа сүүл рүүгээ яадаг вэ гэхэлэр энийг юу гэж бодож зөв шийдсэн үү, буруу шийдсэн үү, ямар алдаа гаргасан гэдэг. Тэгээд тэр шат руугаа ороод ирэхлээр илүү мэтгэлцэж явдаг. Тэгээд мэтгэлцээд явхлаар яадаг вэ гэхэлэр нөгөө өөрсдөөс хүмүүс одоо хамт сурж байгаа оюутнуудаас маш их суралцдаг. Тэгээд хүмүүст нөгөө нэг буруу болохгүй тулд тэгвэр оюутан байхасаа их үл авахуулаад нөгөө өрсөлдөөд эхэлдэг. Аргументээ бодоод эхэлдэг. Тэгээд Америкийн хуулийн сургуулиудын нэг үнэхээр том давуу тал нь юу гэхээр хуулийн сургуульд орж байгаа оюутнууд бүгд өөрийн гэсэн нөгөө коллеж төгссөн буюу бакалаврын зэрэгтэй байдаг. Тэгжиж дараа нь JD буюу одоо манайх бол хуулийн бакалавр бусад зэргүүдээр сургуульд ордог. Тэгэхээр хуулийн сургуульд сурж байгаа бүх оюутнууд өөрийн гэсэн мэрэгчлэлтэй оюутнууд байдаг. Түүхийн их байна, эдийн засгийн их байна, за цөмийн физик байна гэх тээ. Бүгд ингээ өөр гэсэн ингээд коллеж төгсөө 4 жил бакалаврын зэрэгтэй. Тэгэхээр тийм хүмүүс хоорондоо хуулиар мэтгэлцэхлээр мэдээж эхлээд хуулийн гаргалгаа яг нөгөө хууль зүйн дүрм тайлбар төлөө ярина. Тэгээ өөрсдөө батлахын тулд өөрийнхөө мэрэгжлийн онцлогуудыг гаргаж ирнэ. Түүхч хүмүүс нь түүхийн бакалаврын зэрэгтэй оюутнууд яах вэ? Түүхийг ишилж ярина. За тэгэнгүүт эдийн засгчид нь эдийн засгийн гаргалгаануудаа тавина. Ингээ ярихлаар нөгөө толгоо илүү хөгжөөд улам өрсөлдөө тэгээ явчихдаг. Дээр нь Америкийн хуулийн сургуулиудад магистр, бакалавр энэ төр гэж ялгадгүй. Ингээд хичээлүүд байна. Тэрэнд ингээл орчин. Тэгэхээр одоо би жишээлбэл Харвардын хуулийн сургуулийн магистр сурж байхдаа тэр чинь магистрийн анги гэдэг ингээд тусдаа ганц нэг л хичээл орно. Түүнээс иш ингээл
ямар хичээл авах хэрэгтэй вэ тэрийг хараад сонгоол ордог. Тэгээл одоо үндсэн хууль эрх зүйгээл оронгууд л юу гэдэг чинь нэг 70-80% нь бакалаврын оюутнууд, 20-30% нь магистр болон докторийн оюутнууд. Тэгээ ингээ холилдоод тэднэрт бол чи доктор, чи магистр, чи бакалавр гэхгүй, чи Америкийн иргэн, чи Монголын иргэн гэхгүй яг л нөгөө адилхан шаардлага юм. Тэгэхээр бол зарим талдаа одоо бид нар шиг ингээд бас хичээлдээ заримдаа ингээд үнэхээр амжихгүй бэлдэхгүй бол за дараа нь хийчихнэ гэдэг ойлголт байдаг ш. Тийм ойлголт бол байхгүй. Бэлдэхгүй л бол ер нь шараа болох магадaltaй. Тэгэхээр ингээд бэлддэг ингээд өндөр тийм темптэй л явдаг юм байлээ. Японы хуулийн сургууль ямар хөөдөг? Японы хуулийн сургууль би яг оюутан солилцооны хөтөлбөрт байсан. Харьцангуй манай Монголтой адилхан юу лекц төвтэй сургадаг гэж санагдсан шүү. Тэгэхдээ одоо тэр сургууль болгон өөр хальта. Миний харж байгаагаар бол тийм тэгж санагдсан. Япон бол бас манай их газар их зүйн системтэй орно шүү дээ. Гэтэ одоо сүүлийн үед common law буюу энэ Ром биш англо-саксоны систем их газрын буюу энэ Ром Германы системийн сургалтууд бол нэг тийм ялгаа бол гайгүй. Дэлхийд даяараа энэ хоёр чинь бас нэг нэгнээс давуу талыг аваад интеграцлаад харьцангуй адилхан болоод байна гэж шүү дээ. Америк бол жишээлбэл хэдийгээр кейс дээр үндэслэдэг одоо шүүхийн прецедент дээр үндэслэдэг ч гэсэн маш их хууль дүрм журмууд сүүлийн үед одоо федерал мужи улсын түвшинд дээр нь одоо нийт мужийн түвшинд федералын түвшинд маш олон хуулиуд гараад ингээд зохицуулдаг болсон. Бусад одоо улсуудад их газрын системийн зарим бусад улсуудад шүүхийн прецедентийг тодорхой түвшинд хэрэгэлдэг болсон. Тэргээд аль альныхын давуу талыг аваад ингээд ерөнхийдөө одоо сүүлийн үед бол хоорондоо интеграцлагдах үйл ажиллагаа эрчимтэй явж байгаа л гэж ярьдаг юм билээ хүмүүс. Би ч бас тэгж л бодож байна. Тэгж байгаа. Манай одоо жишээлбэл компани тухай хууль гэж байна шүү дээ. Компани тухай хууль чинь сүүлд 2011 онд шинжилэн найруулагдсан, батлагдсан байгаа. Тэгээ компани тухай хуулийн зарчим, бичигдсэн байдал энэ төр харах юм бол харьцангуй тэр нөгөө common law буюу Америк тэр улсуудын компани эрх зүйн хуультай төстэй зарчмуудыг их оруулж ирсэн ч гэдэг юм те. Ингээ яг асуудлуудыг зохицуулж байгаа хуулиуд маань бол хоорондоо юм их адилхан болоод эхэлчихэж байгаа. Зүгээр яг хэргийг яаж шийдэж байгаа дээр л өөр юм л та. Та түрүүнд дурдсан Нью-Йоркийн баарын албаны гишүүн тий. За тэрэнд яаж орох вэ? Шалгалтанд нь хэрхэн бэлддэг талаараас сонирхуулаач. За Нью-Йоркийн хуульчийн шалгалт өгөхийн тулд Америкийн нэг шаардлага хангасан хуулийн сургууль төгссөн байх ёстой гэж үздэг. Тэрэнд нь бол Америкийн их сургуулиуд байна. Өшөө одоо Английн ч юм уу өөр сургуулиуд орж болдог гэсэн мэдгүй. Ер нь бол Америкийн ихтэй сургууль төгссөн байх ёстой байдаг. За тэгээд тэр нь бакалавр, магистр байж болно, магистр байж болно. За тэгээд зөвхөн их сургууль төгсөхөөс гадна зайлшгүй үдсэн байх ёстой хичээлүүд гэж байдаг. Тодорхой тооны тий үндсэн хууль ч гэдэг юм уу, иргэний юу ч гэдэг юм уу ингээд нэг тодорхой тооны хичээлүүд байдаг. Тэр хичээлүүдийн шаардлагыг хангасан байх ёстой. За тэр бол ялангуяа нөгөө магистраас сурж байгаа хүмүүс хамааралтай. Тэгээ 3 дугаарт шалгалтанд орохоос өмнө бас тодорхой нөгөө ёс зүйн хичээлүүдэд хамрагдсан их сургуулийн биш тэр нөгөө нэг өөр байдлаар явуулдаг л. Баарын алба өөрсдөө ёс зүйн хичээл явуулах уу? Тэгнь. Баарын тэр ёс зүйн хичээлүүд тусдаа юм онлайн хичээлүүд авчиж болдог. Тэгээд тэрнийхээ шалгалтыг өгөө тэнцсэн байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хуульч болохгүй шалгалт өгөхөөс өмнө ёс зүйн хичээл үзээд ёс зүйн шалгалтаа өгөө тэнцдэг байхгүй. Тэгжиж чи хуульч болох шалгалтаа өгнө. Тэгээд дараа нь хуульч болчиход ёс зүйн биш. Анханасаа нэг тийм шаардлага хангаж. Тэгээ шаардлага хангачаад бүх материалаа өгөөд явуулсны дараа материал чинь за чи шалгалт өгөх хэрэгтэй ирэхгүй гэдэг тогтоох нэг процесс явна. Тэр бүх материалаа явуулсны дараа за шалгалт өгөх хэрэгтэй гэдэг тогтоо шалгалт өгөх хэрэгтэй болчихвол шалгалтандаа бүртгүүлээд тэгээ шалгалтаа өгөндөө Нью-Йоркийн хуульчийн шалгалт нэг 2 илүү 3 бүтэн өдөр болтой. Хэд хэдэн газар байрлаад тэгээд 2 3 бүтэн өдөр болно. Би бол жишээл Албаны гээд Нью-Йорк мужийн капитал төв гэж ярьдаг. Ер нь нэг хүн багтай. Гэхдээ яг нэг хуульчийн шалгалт болдог 7 сард бол тэнд бол зүгээр ингээд зочд буудал болтгоо болно. Нөгөө бөөм оюутнууд очиж байрлалцдаг. Одоо наадан болж байгаа юм шиг бөөм оюутнууд очивол 3 хоног тэнд ингээд шалгалт өгнө. Тэгээд шалгалт нь бол тест тэгэл бичиг ингээл манай хуульчийн шалгалттай төстэй гэхдээ мэдээж өөр юмуд байна. Тийм шалгалт өгнө. Тэгээ шалгалтандаа тэнцэх юм бол дараа нь бас
шалгалтанд тэнцсэний дараа процессыг хангах хэрэгтэй. Тэр нь бол одоо нөгөө пробоно буюу нийтэд тустай ажил хийх ёстой тодорхой цагууд байна, 50 цаг гэж байна. Тэрнтэй адилхан нөгөө өмнө ажиллаж исэн газруудаас одоо ер нь ёс зүйн хувь зөрчилгөөгээд бичиг авах гэдэг. Ер нь ингээд 3 шатны дараа тангарага өргөдөг. Тийм байгаа. Тэгэхээр яг хуу Нью-Йоркийн хуульчийн шалгалт үгийг гэх юм бол хамгийн ихний зүйл бол тухайн нөгөө шалгалтын өгж болох эрхийг олгох сургуульд одоо ямарваа магистр ч юм уу те бакалаврын зэрэг суралцах хэрэгтэй. Тэр үүднээсээ би бас магадгүй сүүлд Харвард их сургууль руу явахаар болсон. Бас нэгэн тал одоо энэ салбарт ажиллаж байгаа юм чинь Нью-Йоркийн баарын шалгалтанд тэнцээд шалгалтын өгчий гэж үзсэн. Тэрхийн тулд суралцах хэрэгтэй байсан. Тэгээд явсан байна. Сүүлд би чинь бүр 35 настайдаа магистрээр сурч ирсэн биз дээ. Тэгээ 36 настайдаа сургуулаа төгсөөд төгсөнгүүтлээ 2 сарын дараа сургууль төгссөний дараа 2 сарын дараа баарын шалгалт болдгоо. Тэгээ яг 2 сар баарын шалгалтандаа бэлдээ тэгээ баар аваад тэнцээ явсан байна. Нэг зүйл дутуу хэлсэн байна. Хуульчдын шалгалтанд бэлддэг тийм 2-3 компани гэдэг. Тэр компаниуд нь бүр ийм юутай програмтай хуульчдын шалгалтанд бэлддэг. Тэгээ тэр програмд мэдээж хамрагдах нь хамгийн зөв. Тэр нь бол ингээд хуульчийн шалгалт гэдэг чинь бүх салбар эрх зүйгээс авдаг учраас нөгөө бакалаврын түвшинд 3-4 жил үтсэн юмнуудыг нэгтгээд үгүй шүү дээ. Тэр яг хөө мань мичиг 1 жил сурцсан магистр сурцсан хүмүүст бол хуульчийн шалгалтанд бэлдэнэ гэдэг маань өөрөө бас дахиад магистраар сурч байгаа юм шиг. Тэрнтэй тэнцэх хэмжээний айгу ер нь бол хуульчийн шалгалтанд бэлдэх нь өөрөө яг тухайн улсын системийг мэдэх илүү ойлгох те илүү боломжтой. Магистр бол тодорхой хичээл үзнэ л те. Тодорхой юмнуудыг ойлголт аавна. Гэхдээ яг нөгөө ингээд шалгалт өгөхийн тулд хуульчийн мэдэх ёстой бүх хичээлүүдийг бэлтгэхээр тэр хүн бол илүү бас дахиад л нэг магистр хамгаалсан юм шиг санагдсан. 2 сарын дотор бол зөвхөн одоо сонсдог лекц хичээл нь бол нэг өдөрт нэг 8-аас 10 цаг байна. Тэгээ чи дахиад 4-5 цаг дорож хийх ёстой ажлууд байна. Тэгээ цаанаа бэлдэнэ гэхэлэр ер нь нэг 2 сарын хугацаанд нэг өдөрт нэг 4-өөс 7 цаг унтна. Бусд нь өөр юм ихгүй зөвхөн тэрэнд бэлтжиж тэнцэхээс гадна зүгээр нөгөө үзэх ёстой хийх ёстой юмныхаа нэг 70-80% нь үзэж хийж чадна л гэсэн. Тэгвэл бүгдийг нь бол үзнэ гэж амжихгүй л ямар ч юм. Тэгэхээр тэр бол гэхдээ нэг хийхэд хэцүү зүйл биш. Зүгээр яг хүн өөрөө хийгээд төлөвлөөд нэг 2 сар ингээд бэлтэх юм бол боломжтой л юм. За та нөгөө түрүүн дурдсанчлан бас л олон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна, тэнцсэн байна. Энэ дээрээс гээд хүмүүст манай лайв үзэж байгаа хүмүүст хэлэхэд юун дээр анхаарал илүү тэнцэх магадлал өндөр гэдэг талаар хэлээч. За. Энэ дээр нөгөө нэг тийм дүрм зарчим гэж байхгүй хүн болгоны юу зүгээр яг би ингэж л бодож байна. Маш сайн ер нь хоёр л зүйл хэрэгтэй юм байна. Нэгдүгээрт маш сайн бэлдэх хугацаатай байх хэрэгтэй. Яарч болохгүй. Хэрвээ яарад өөрөө сэтгэл хангалуун биш байгаа бол яагаад дахиад 1-2 жил хүлээгээд ажлынхаа хажуугаар ч юм уу те. За чөлөө завтай бол тэрэндээ бэлдэж болохгүй гэж. Тэгэхээр өөртөө бэлдэх хугацаа гаргаа ихнийх нь. Хоёрдугаарх нь бол ер нь бол материал чинь бүх материал чинь нэг юм логиктэй л байх хэрэгтэй. Логиктэй байна гэдэг нь чи одоо бакалаврын зэрэгээр сурсан бол юу сурсан, ажиллаж исэн бол ямар ажил хийж исэн, тэгээ энэ сурах ажиллах хугацаанд юу ойлгож мэдсэн, одоо яагаад энэ сургууль сурах гэж байгаа юм, дараа нь юу хийх юм гээд энэ нэг бүх үйл ажиллагаанууд чинь нэг логик дараалттай, логиктой л байх хэрэгтэй. Тэгэхээр логиктой байх хэрэгтэй гэхэлэр нэг юм нэгдэг чинь оюутан байхдаа банкны эрх зүй судалж байгаа, дараа нь банкнд ажиллаж байгаад одоо банкны эрх зүйгээр магистр хамгаалах гэж байгаа гэдэг гэсэн үг шил те. Тэр бол мэдээж ингээд хүн харахад за ингээд механикаар ингээд өсөлт шиг те. Тийм утгаар хэлж байгаа биш. Логик гэдэг нь ингээд бичсэн юмнууд чинь болон хийж исэн ажил юмнууд чинь хоорондоо уялдаатай, авцалдаатай яв юу хийх гэж байгаа гэдгийг нь тэр одоо гадаад улсын олон хүмүүс уншихад за ийм байна, энэ хүний зорилго нь ийм юм байна. Яагаад ийм юм бодсон гэж байгаа юм гэхэлэр ийм юм хийж исэн юм байна, ингэж ойлгосон юм байна гэдэг ер нь нэг логик гэдэг шүү дээ. Тийм логиктой л юм байх хэрэгтэй. Тэгээ одоо нөгөө референс летерүүд авдсан шүү дээ.
тэрийгээ хүртэл тэр нөгөө логиктой тааруулж хинээс референс летер авах. Тэгээ өөрийнхөө зорилгоо бичдэг, эсээгээ бичдэг хэд хэдэн байдаг. Тэгээ хамгийн чухал тэр бүх юмаа бичсэн байдал, чамд референс өгж байгаа хүмүүсийн байдал, бусад одоо нөгөө CV болон хийсэн ажил бүх юмуд чинь нэг логик дараалттай л байх юм бол ямар ч сургууль тэнцэж орох боломжтой. Би одоо жишээлбэл хэд хэдэн сургууль олон л янзын хүмүүстэй нэг анги хүмүүс харж ирсэн. Янз бүрийн л хүн байдаг. Үнэхээр баян тансаг хүний үр хөвгтүүд ч байна. Үнэхээр амьдрал хэцүү, одоо Монголоос ч хэцүү газар төрж өссөн одоо тий бүр хэцүү амьдралтай хүмүүс ч байна. Тэр хүний одоо эдийн засаг, нийгмийн байдал, нас хүүс бол ерөөс хамаахгүй. Тэр хүн гэдэг нэг тодорхой өөрийн гэсэн зорилго, логикоо зөв тайлбарлалцсан л хүмүүстэйг л ярьчих. Тэгэл одоо суралцаал явдаг тийм. Одоо манай ангид чинь нэг 67-тай аль бас үлээ дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан хүн хүртэл ингээд сураа явж байгаа. Тэгэхээр тэр хүн бол бас ингээд дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан 67 настай хүн бол бас зарим хүмүүс бодсон шүү дээ. Тэртээ гараад ингээд гítл ингээд дахиад ингээд сураал өөрөө явж ирнэ гэдэг чинь тэр хүнд бас нэг өөрийн гэсэн төлөвлөгөө боловсролын реформ хийх гэдэг юм уу юу хийх гэж байгаа ингээд нэг төлөвлөгөө байна шүү дээ. Тэгэхээр нэг тэр юу хийх гэж байгаа яагаад хизээ гэдгийг логик тестер халтай тайлбарлаж боломжтой гэж би бодож шít. Тэгэхээр одоо хүн болгоны нөхцөл байдал өөр ах. Би бол тэгж л бодож байна. Та хуулийн салбарт ажиллаад ер нь хэдэн жил болж байгаа вэ? 2004 оноос хойш. Гэхэр чинь 17 жил, 17 8 жил болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хугацаанд нэг өөрийн гэсэн арга барилт болсон байх тий. Та яг ямар арга барилаар ажиллаа хийж явуулдаг вэ? Арга барил. Яг хуу олон янзын арга барил гэж байна, зарчим гэж байна. Би нөгөө ийм боддог. Одоо нэг юмар төгс сайн хуульч гэж бол байхгүй. Нэг юмар маш муу хуульч гэж бол байхгүй. Тэгэхээр хуульч нар ингээд тодорхой асуудлыг шийдэхдээ тэр асуудлыг шийдэхэд хангалттай цаг зав гаргах хэрэгтэй. Одоо уншиж судлах хэрэгтэй юм, судлах хэрэгтэй, бодох хэрэгтэй юм, бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээрээс ямар арга барил байх хэрэгтэй вэ гэхлээр би мэддэг наад асуудлыг чи мэддэг учраас гээд ингээд формалдж болохгүй тий. Эсвэл би мэддэг, би чаддаг учраас би ингэ хийцэн байхад миний энийг чи хянж болохгүй гэж үзэж болохгүй. Тэгэхээр ерөөсөө фирмээр ажиллаж байгаа бус даваа тал байдаг. Олон хүн ажилладаг учраас хин хинийхээ хийсэн юмыг ингээ хянаад харилцан ингээ ярилцаад энийг нэг дахиад шалгаатгаач гэж шалгаад ингээ явцдаг боломжтой. Тэгэхээр тэрэн дээр бол одоо юу гэдэг чинь фирмийн партнер ингээд хараад файнал болгоцсон байхад, эцсийн болгоцсон байхад одоо дөнгөж шинээр орж байгаа хуульч тэрийг ингээ хараад эндээс чи ийм биш үү, алтай явтай юм биш үү, эндийг харах энэ одоо нэг арай өөр юм шиг байна гэж судлах бол боломжтой. Тийм учраас миний бол эхний юм бол аливаа асуудал дээр шийдвэр гаргах дайлуулах бас нэг хөндлөнгийн те өөр хэн боломжтой байна, асуудлуудыг нэг давхар хянчих боломж юу байна, тэр хүмүүсээс саналыг авах тийм хандлага бол барьдаг. Өөрөө бас зарим асуудлууд дээр ингээд хөндлөнгөөс нь оролцоо. За би нэг хараадах ер нь хараагүй үнцэг юм мөртгөгдүүлсэн юм байна уу гэх байдлаар ингээд аль болох асуудлыг шийдэхдээ хамтын зарчмыг бол баримталдаг. За өшөө нэг арга барил гэвэл энэ нөгөө хуульч нар чинь үйлчлүүлэгчдэд одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс бол ялангуяа нэг тодорхой үр дүнд хүрэхэд зорж байгаа болохоос ш чи өөрийгөө би мундаг хуульч гэдгийг ерөөсө баталгаагүй байхгүй. Тэгэхээр зарим ямар асуудал гардаг вэ гэхэлэр ингээд гэрээ хилцээр явж байгаа сүулдэ ингээд хоёр талын хуульч нь ингээд бууж өгөхгүй гэдэг тийм арга руу ороод ингээд өөрөө л ингээд нөгөө үйлчлүүлэгчийн за энэ бол яаж шийдэгдсэн байхад хамаагүйгээд бодцсон байхад хуульчин заавал ингээд ялах гад ч юм уу те эсвэл заавал өөрийнхөө хэлсэн үг хэллэг найруулгаар оруулах гад ч юм уу хит ингээд бас нөгөө дүрдээ ороо явцдаг энгийнээр хэлвэл тэгэхээр асуудалт бол бид нөгөө зөвлөх үйлчлэгээ үзүүлээд харилцагчийн хүлээж байгаа үр дүн хүргэх гэж байгаа учраас ш заавал нэг айхтар ингээд хуульчаа мэдрүүлээ дүрдээ ороодох шаардлагагүй. Тэгэхээр ингээд трийгээ бас хизээ яах вэ гэдгээ мэдээ бол яг хуу өмгөөл хийж байгаа шүүхтэр харилцагчийг хүлээж байгаа хүмүүс бол өөр зарчим байдаг баг. Бизнесийн зөвлөх үйлчлэгээн дээр бол айл болох үр дүн чухал. За та
залуу хуульч болон хуулийн сургуулийн оюутнуудтай хэрхэн үр бүтээмжтэй ажиллах талаар ерөөхдөө бол зөвлөгөө өгөөч. Сониуч байх хэрэгтэй. Нэгдүгээр сониуч байна гэдэг нь одоо хэрэгтэй хэрэггүй бүх мэдээллийг авна гэж байгаа юм биш. Сониуч гэдэг нь хүн одоо зав чөлөөтэй зав гарахаараа одоо өөрийгөө хөгжүүлэх үүднээс одоо философи, гүн ухаан сонирхож болно. За эсвэл урлаг одоо тий зарим хүмүүс кино үзэх туртай дээ ш. Тэрүүгээрээ ингээд мэрэгжлийн чанартай кинонууд үзээ тэндээс одоо мотивашн гэж ярьдагтэй ирч хүч авч болно. Гэх мэтэр ер нь бол нэг сониуч асуудлыг ингээ өөр талаас нь хардаг байх хэрэгтэй. Хуулийн шинжилх ухаан чинь бол нэг нийгмийн ухаан шүү дээ. Нийгмийн ухаан бид нар нийгэмд амьдарч байгаа хүмүүс учраас нийгмийнхаа ерөнхий хандлага, хүмүүсийн хандлага, аж амьдрал, бизнес, ёс зүй, ёс суртахуун, улс төр гэдэг энэ бүх юмны үндсэн нэг мэдээллийг тодорхой хэмжээнд эзэмшүүл зүгээр ерөнхий мэдлэг сайтай байх хэрэгтэй. Хуульч нар бол деталь дээр ажилдаг. Тэгтээ тэгж ажиллахын тулд ерөнхий мэдлэг бас байж ивэл зүгээр гэж үздэг. Тэгэхээр тэр ерөнхий мэдлэгийг ингээд баах ном уншаад байна гэсэн үг шүү дээ. Хүмүүстэй санал солилцдог ингээд улс оронд маань юу болж байгаа ингээд мэдчихийдэг, том төслүүд юу явж байгаа ингээд мэдчихийдэг байг зүгээр. За тэгээд ямар чиглэлээр ажиллаж байгаа гэдгээс шалтгаална. Хэрвээ яг манайх шиг бизнесийн зөвлөх үйлчилгээний үзүүлдэг хуульч бол имрэгший гэж байгаа бол бизнес юу нь яаж явдгийг, компани юу нь яаж явдгийг, санхүү татвар яадгийг ингээд ерөнхий мэдээллүүдийг мэддэг бол маш их давуу тал бол. Гүн ингээд зарим хуульч нар чинь ингээд зөвхөн хуулийн үг хэллэгийг яриаддаг. Гэтэл яг одоо яагаад тийм үг хэллэг байдгийг, яагаад ер нь одоо банк санхүү юм асуудал тий ер нь яагаад энэ асуудал гараад байгаа юм гэх мэт ингээд бүр цаад томоор нь харж явах хэрэгтэй. Тэгжиж нөгөө зөвхөн хуулийн биш бас стратегийн тий том зөвлөгөө сайн зөвлөгөө өгч чадна. Тэгэхээр нэг ялангуяа бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс бол нэг татвар гэж юу юм, орлогын албан татвар нь ямар учиртай юм, одоо нөгөө withholding гэж ярьдаг тий тэр татвар нь ямар учиртай юм, ингээд татвар ер нь ногдох орлого гэж юу юм, хасалтууд гэж юу юм ингээд гих мэт ингээд бизнесийн үйл ажиллагаануудыг бол өөрөө мэдчих хэвээр. Тэгжиж сайн хөлж болно. За тэгээ хамгийн эцэст нь ер нь тэгээ сайн залуу байгаа дээрээ дөнгөж их сургууль төгсөөд боломж байгаа бол аль болох сайн одоо ажил хийх хэрэгтэй. Нөгөө ажил хийгээд тухайн их ажил хийхэд тухайн үед бол хэцүү л дээ мэдээж. Уулын нас залуу байхад сайхан гадуур дотор явмаар байдаг тий аялмаар байдаг. Найз нөхдөдөө гадуур дотор байн гармаар байдаг. Мэдээж тэгэн гэхдээ нэг 4-5 жил хүн нэг ажиллажхад ялангуяа ачаал өндөртэй ажиллажхад маш сайхан туршлага өргөдлүүлээ. Тэр нь бол дараа насны туршлага боллоо явцдаг. Би тэгэхээр энэ дээр маш олон залуучуудтай хамтарч ажиллаж байсан. Анх ингээд ажлыг хэцүү гэхгүйгээр эсвэл ажлыг олон байна гэхгүйгээр өөрт оногдсон ажлуудыг аль болох ингээд хийгээ явж исэн залуучууд маань улам илүү чадварчаал, улам тэр нь өөрийн үндсэн нөгөө капитал бол сууж өгөөд тэгээд тэр хүмүүс бол одоо тэрийг нэгэн туршлага болоод хүн суудсан оюун мэдлэгтэй адилхан шүү дээ. Хинч булааж чадахгүй тэгээд өөрөө маш сайн хуульчнэр болоод явж байгааг бол зөндөө харж байна. Зөвхөн хуульч сайн хуульч болохоос гадна тэгээд сайн одоо ажиллаад сурцсан хүмүүс чинь заавал хуулиараа дандаа ажиллахгүй шүү дээ. Тэгээд хэрвээ улс төрд орч болно хүмүүс бизнес хийж болно, өөр мэрэгжил хийж болно. Тэгээд одоо залуу байхдаа сайн ажил хийж, өөрөд онгогдсон ажиллаа их ер нь бол чин сэтгэлээсээ хийх юм бол тэндээс бол маш их юм сурна л гэж хэлмээр. За, манай урилгыг авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За, их баярлалаа. Тэгээд залуу хуульчидаа бүгдэнд нь одоо амжилт хүсье. Тэгээд баахан тэх ёстой, ингэх ёстой гэдэг одоо урамшуулах гэж байгаа юм шиг эсвэл айлах гэж байгаа юм шиг ингээд тиймэрхүү зүйлүүд хэлсэн бол зөв хүлээж авна биз. Ер нь бол хүн бас нөгөө үзэл бодолтой үнэнч тэгээд зарчимч тэгээд хамгийн гол нь хуульч нар бас хувийн амьдрал, ажлын амьдрал хоёрыг салгаж нийгэмд бол тэрийг үлгэрлэж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хувийн харилцаа, найз нөхдөд харилцаа тусдаа, ажлын харилцаа тусдаа тэрийг ингээд зөв ялгаж салгадаг байх хэрэгтэй. Ажил дээр одоо ажиллаж байгаад яалтчгүй шаардлагаар
найз нөхдөдөө үгүй гэж хэлэх тохиолдол ийм учиртай тийм учиртай гэж зарчим ярьж явах хэрэгтэй. Тэгвэл амьдрал дээр найз нөхдөг болвол ажил ярихгүйгээр зүгээр ингийн найз нөхдөд. Тэгэхээр тэр нөгөө зарчмыгаа бас үлгэрлэн бусдад нийтэд нийгэмдээ үлгэрлэн дүүрэж яваарай гэж хүсмээр байна. За баярлалаа. За Монголын хуульчдын холбооноос залуу хуульч болон оюутан залуучуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор явуулж буй Хуульчийн карьер подкаст энэ дугаар энэхүү өндөрлөж байна. Бид дараагийн дугааруудад өшөө илүү сонирхолтой зочдыг оролцуулах болно. За түр баяртай. Монголын хуульчдын холбоо